Сэмэцхан өдрийн минь өглөөний минь дараагийн минь хизээ үзэж байгаа тэр өдрийнх нь тэр цагийнх нь минь төргий. Тэгээд комент бичдэг, лайк дагдаг хүмүүстээ баярлалаа. Айгүй их дагдаггүй тэгээд лайк гэдэр дардаггүй хүмүүс нэх байд юм лээ. Үзэлт нь их байгаа мөртлөө тэгээд жохлоноос нөгөө лайк дараад дэмжээд өгвөл бит 3 дас хүрхэн жахан ч гэсэн нэмэртэй юм байлээ. Тэгэхээр та нар минь бас боломжоор лайк дарж өгч дэмжээрэй. Бас дагдаггүй үздэг хүмүүс мэн дагаад нөгөө нэг хонхон дээр нь дарчих юм бол шинэ бичлэг орох болгон та хэд минь яг цаг тухайд нь үзэх боломжтой байдаг. Одоо блог үздэг тэгэл гоё подкаст үздэг хүмүүс бүгдээ л мэддэг болсон бах тий. Манай хүүхдүүд эндхийн хичээлийн амралт эхэлсэн. 2-7 хоногийн амралт. Тэгээл хоёлаа гэр зураа, гурлаа гэр зураа. Би яг ажилдаа яваад. Тэгээл одоо хүүхдүүдтэй утасны, таблетны, Nintendo-гийн хэрүүл хийдгэл ажилдаа болоод эндаа сүүлийн үед. Тэгээд амарж байгаа болохоор нөгөө хийх ёстой юмнуудыг хийцэн болоо үз гээл тэгээл ажилтаа одоо Nintendo эдрийг авч явдсан ш. Тэгэхгүй бол ерөөсөө үзээд болохгүй айгүй олон цаг үзэх болчоод 3-4 цаг үзэх болчоод ер нь нэг үзүүлвэл нэг өсрээ цаг гарan их үзэхтэй л нэг 2 цаг үзүүлдэг байхгүй юу өөрөө байх үедээ. Тэгээ байхгүй болохоор чинь нэгэл айгүй олон цаг гарахтаа ингээл айгүй олон юм ингээл ийм юмнууд хийчихвэл үзэж олно шүү гэд тэгдэг байхгүй. Тэгэхээр нөгөөдхөө бараг хэдэн 30 минутанд хийчт юм уу яа тийм ном уншаарай, гэрээ цэвэрлээрээ гэл тэгэл бахан юм бичүүлээд үлдээдэг байхгүй. Тэгэхээр стекс амтныхаа гүүрийг цэвэрлээрээ гэх мэтлээ. Чи өнөөдөр бол зүгээр усан дараараа гэл өдөрт хийх ажлыг бичүүлээл хийсэн бол ингээд зөв гэд тэгээд яваарай гэл явдیں۔ Тэгэхээр нэг тэр хийх юмнуудыг нэг бараг хэдэн минутанд хийчихэд байгаа юм бэ. Газ хийчихэл тэгэл нөгөө камера харахаар л аль хэдүү утас таблет барьцал сууж байгаа юм л. Тэр бичлээ одоо ингээд сургууль амарчгаар ингээд хийх юм нь алдахгүй тэгээд би яасан амхандаа л ном сайн уншуулах гал хичээхийн дээ яах вэ ямар ч гэсэн л уншиж байгаа. Гэтэ яг нэг бидрийг яг хүсэлт нь хүртэл бол уншихгүй л байгаа л да тий. За яг тий болно дөө. За тиймэрхүү. Тэгээд бас нэг комент орж ирсэн байсан. Тэгээд манай хоёр ч одоо нэгэн 7-тай нэгэн саяхан хүү минь 11 хүрсэн болохоор яг нөгөө өсвөр насмас нь болоог байгаа болохоор нөгөө нэг ээж бэлгэн боожилтын талаар малаар тийм өсвөр насны хүүхдүүдийн тэгээд хэрэгтэй мэдээлэл оруулж өгөөч, хэрэгтэй юм оруулж өгөөч гэсэн чинь би өөрөө яг тийм насны хүүхэд манай хоёр ч арай хүрээг болохоор тэр талаар нэг судлаагүй. Гэхдээ нэг подкастаас сонсож байхад яг ерөнхийдөө нөгөө ээж аваахаа үгийг нэг сонсдгоо. Тэгээ найз нөхдийнхаа үгийг ингээл хүүхдүүдтэй ингээ буруу мэдээлэл ярих гэдэг. Тэнгүүтээ нөгөө нэг зөв номыг аваад өгчвөл тэрээсээ мэдээлэл уншаад тэгээ ном дээрээсээ юм уу сурвалж өгөөр гэж зүйлд юм лээ. Тэгээ би хүүдээ ол 2 ном аваад өгцөө. Тэгсэн чинь нөгөө нэг айгу ингээл нөгөө эрэгтэй эмэгтэй хүмүүний бэлэг эрэгтэй ингээл зурцсан. Тэгээл жоохон домборхоор ингээд нүүрэн дээр нь юм гардаг. Энд тэнд нөөсөө ургадаг, сахал ургадаг гэх мэтлэн бүх юм нэг гоё юм зургаар үзүүлсэн. Тэгээд бүх юм гоё бичсэн тим ном аваад өгсөн байгаа. Тэгсэн чинь нэг дэлгэж үзээ бෑ ямар муухай юм те бэ гэлсэн. За миний хөө тэгээд цаг заваараа уншаарай. Миний хөө хэрэгтэй юм байгаа. Миний хөө удахгүй юм өөрчлөлтүүд гарна. Тэрнээс өмнө өөрөө мэдээд уншаад мэдчих юм бол дараа нь тийм өөрчлөлтүүд гарвал айхгүй за гэж хэлээд өгсөн байгаа. Тэгээд ямар ч зүйл одоохондоо бол нөх уншихгүй л ийлээ. Жогон дэлгэж харчаал. Тиймэрхүү арга хэмжээ аваарэ. Тэгээд тэр нь илүү их зүгээр идэг гэсэн. Тий. За тэрийг гал тэгэж хэлмээр санагдлаа. Тэгээд ард ерөн бас тэгээл
асуудал мандахгүй юм дөө. Хүн ер нь хүн болгонд л асуудал байгаа. Хүн болгон л өөр өөрийн гэсэн амьдралтай, өөр өөрийн гэсэн асуудалтай. Тэгээд ер нь хамгийн хэцүү юм бол хүүхдүүд өвтгөл юм да. Тэгээд ойрд манай хоёр ханиад руу идчихэл амархаад л ханиад турсан. Тэгэл ханиад нийдэж өгөхгүй. Ханиалгаал исэн. Овоо гайгүй болчихсон чинь тэгэл байхгүй агуур хүүтэн юм мэдээл хөлдөөсөн банан гэх мэтлэн юм уу мэдээл буцаал өөртөө ханиадаа хөндрүүлчихэд ах юм. Тэгээд ямар ч гэсэн эхний юу үе бодвол юу ачаад байгаамаа 2 хоног халуурч малуураад айлгаад тэгээд тест мэст өгсөн чи ямар ч гэсэн зүгээр байсан. Их мэтэл ингээл хүүхдүүд өвцөн үед л хамгийн хэцүү байх юм да. Тэгэл ойрд ер нь тэгэл ярил тоочвол асуудал хэцүү юм зөндөө л юм. Гэхдээ одоо тэр болгоныг тоочоод тэр бол миний л асуудал, миний шийдэх ёстой юм. Тэгээд би энэ амьдралыг авч явж байгаа. Би энэ амьдралаар амьдарч байгаа. Өөр хүнч миний өмнөөс зоохгүй, өөр хинч миний өмнөөс юм хийх ёсгүй. Би өөрөө л хийх ёстой. Хүн болгон ер нь бас иймэрхүү бодолтой. Хинт ч итгэх бишээ найдахгүй. Өөрийнхөө юмыг өөрөө болгоод явцдаг. Тийм байвал их зүгээр санагддیں۔ Хинч таныг өөрчилж чадахгүй. Та өөрийнхөө амьдралыг өөрчлөөд өөртөө зөв дадал суулгаад, дадал зуршилд суулгаад явах хамгийн том амжилт, хамгийн том алхам шүү. Бусдаар хин нэгэнд найдаал тэр миний өмнөөс тэгээ ээж болоо, тэр миний намайг өөрчилчих болов ч гэдэг юм уу те. Хинч таныг өөрчилж чадахгүй. Та өөрөө л хүсэх юм бол та өөрийгөө л өөрчилнө. Тийм юм хэлмээр санагддیں۔ Тэгээд миний хувьд бол ойрд их асуудал байгуу. Тэгээд тэр болгондоо уйлах өдөр зөндөө л идэг. Гэхдээ тэр болгоныг биел давах хэрэгтэй юм чинь, биел хийх хэрэгтэй юм чинь гэл хатуу чанга байж тэгэл айл болох давахыг хичээгээл явдаг. Тийм. За гэрэл минь унтраад асаачлаа. За тэгээд тэгэл би яг л адилхан л Монголд байгаа хүмүүс ч юм уу хүн ээж хүний л зовлон үүндээ тохирсон таарсан зовлон. Тэгээд ер нь тэр үгэнд би айгаа яадын хүнд ер нь дааж чадах зовлонг нь л бурхан өгдөг гэд. Тэгэхээр би энэ бүгдийг давж чадна. Давах болно. Тиймэрхүү. За тэгээд нөгөө нэг өөрийгөө олмоор байна, өөрийгөө олох молох гэл нэг тиймэрхүү юм яриад байдаг штэ тий. Тэгээд сүүлийн үед ер нь өөрийгөө олох биш, өөрийгөө бүтээх хэрэгтэй гэдгийг бас айгүй их сонсож мэдж авчаад тэр тухай айгүй их бодож өөрийгөө мундаг бүтээхээр хичээж яваа. Тиймэрхүү. За өөр тэгэл ер нь нөгөө нэг зарим хүмүүс намайг нэрээ тэгж бодд юм бэлээ. Өдөр шүдгүү бараг өдрөө ойлгон дасгал хийдэг, амар дасгал хийдэг мэдэг гэж бодд юм бэлээ. Тийм биш. Би 7 хоногт 3-4 удаа фитнесээ хийдэг. Тэгээд бусад үед бол байнга бол нэг амар дасгал хийгээд байдаггүй. Тэгээд чич одоо юу ядарч өгдөг юм уу вэ? Байнга өдрө болгон дасгал хийгээд мэгээд тэгж бодож ойлгох юм бэлээ. Тийм биш шүү. Би 3-4 хоног 7 хоногт 3-4 удаа хийдэг боломжоор. Тэгээд ямар ч үед дасгалтай явахыг хичээдэг. Саяхан хүүхдүүд өвцөн үед л ястай яаж жисэн явж чадахгүй юм бэлээ. Тэгээд 7 хоног бараг дасгалтай яваагүй яжгаад өчигдрөөс явж эхэлсэн. Тэгэл бусад үед бол цалигтай, шуургатай, мөндөртэй, бороотой, цастай ясан ч гэсэн явдаг дасгалтай. Хамгийн хэцүү юм бол хүүхдүүд өвцөн үед л яаж исэн явж чадахгүй бэлээ, явж чадахгүй. Манай хоёр ч одоо том болцсон. Тэгээ ер нь жоохон
жоохон өвдөх гэдэг те. Тэгээ томорсооны гайгүй болчдөг. Дээрэс нь ерөн бол ингээл бараг сүүлийн 2 3 жилийн хэмэр ханад минь төрж халуурж малуурж байгаагүй. Тэгээд би эрүүл хоол моол иддэгтэй байдаг бах гээд сая сүүлийн сургууль амрахын өмнө халуурж малуураад сандрахсан айлгсан. Тэгээд ер нь ганцаараа хүмүүнд ч хүүхд мөхд өвдөх үед л бас хэцүү байх юм да. Тэг ямар ч гэсэн болоод өнгөрсөө. За тиймэрхүү өсвөр насны өөр тэгээд би саяхан бас нөгөө нэг подкаст сонсож агаад тэгсэн чинь нэрээ харин таван хил гэлээд штэ тэр чи одоо зөвхөн л нөгөө нэг эхнэр нөхөрөө эсвэл гэр бүл хосоодын хил биш хил бас биш хил байдаг ч хүүхдүүдийн бас харин илээ мэдээд авчвал их зүгээр юм байлээ. Тэгэд би тэрийг сонсоод одоо хоёр хүүхдийнхаа хайрын хилийг ямар хайрын хилтэй бас тодорхойлох гол хичээгээл ингээд одоо нөгөө нэг юу хийж хэлж байгаа ингээл ажиглж эхэлж байгаа. Тэгээд хүүхдүүдийнхаа хайрын хилийг мэдээд авчих юм бол айгүй хөрхөн ингээд яг хүснээр нь хайрлаад тэгээд нөгөө мэдэж чадахгүй бол одоо тэр хүүхдийн хайрын хилэн жишээ нь одоо ингээл тэрүүлэх, өнсүүлэх, ингээл илүүлэх тийм байхад ээж аав нь ингээл айгүй заавгүй. Тэгээд нөгөө нэг тэгэж тэрж өнсөх зав байхгүй. Байнга ажил хийгээл тэгсэн мөртлөө яг мөнгө олоод мөнгөөр нөгөө энэ гой юм авч өгвөл янз янзын бэлэг авч өгөх мэдчлэн тэгээ тэрийгэ баярлуулаад байна гэж бодох боловч тэр нь тийм биш байдаг. Тэр хүүхдийн нь бол хүсэл нь бол ээж автгаа байх, хайрлуулах, тэврүүлэх, өнсүүлэхтэй цаг зугаатай өнгөрүүлэх ч юм уу тиймэрхүү байдгийн гинэ. Тэгэхээр ер нь аав ээж нар хүүхдүүдийнхаа хайрын хилийг мэдээд авчвал яг тэгээ тэрийг хайрлаад байна гэд ойлгоол за би хүүхдүүдийнхаа хүссэн болохныг хийж авч өгж байгаа. Тэгэхээр ингээл хайрлаж байгааг ингээл илэрхийлчихэж байгааг бодд юм байл да. Гэвч тэгээ тэр хүүхд нь бол тийм хайрын хилгүй өөр юм хүсээд байхад нь өөр юм хийгээд байдгийм байна эцэг эхчүүд. Тэгэхээр хүүхдүүдийнхаа хайрын хилийг бас мэдэж аваад нэг тэнцээ сууж байгаа тоглож байгаа. Тэгээд тэр хайрын хилээр нь хайрлаж авал зүгээр юм байна шүү. Тэрийг бас нээж аав нар анхаараарай. Тэрийг сонсож аваад энэ хуваалцмаар гоё юм байна да гэдгийг хуваалцчихна. За өөр ингээл нөгөө нэг ярихаар юм уу ингээд бичээжээ тавьчихдаг. Тэгээд юу ааж тийм. Тэгээд ерөн одоо Монголын бараг 80% нь Монгол аягүй их тархалттай, өвчлөлттэй гэсэн судалгаа идэм билээ. Хэдэн гэж л дээ. За би худлаа арчиж магадгүй. Ямар ч гэсэн ихэнх хувь нь тархалттай, өвчлөлттэй, янз янзын хавдартай, өвчтэй хүмүүс аягүй их. Тэгээ юунаас болоод байгаа юм гэхээр нүуний буруу хоолтоос тэгэл манай Монголын хоолой чи одоо цөөнгөө юу мүү гэл нөгөө хоолойд чи дандаа нөгөө нэг эрүүл биш хүмүүсийг ингээд нөгөө нэг урт наслуулдаггүй хоолойд юм байна л да. Тэгээ ерөнхийдөө манад ингээл анзаарч хад угаасаа эргэн тойрны хүмүүс чи ингээл хинхэн бандгар гэдэг штэ миралаг. Тэгээд турмаарэн турах юмсан турах хүсэлтэй хүмүүс гүмих тэгсэн мөртлөө яг турхийнхаа төлөө яг юу хийсэн гэхээр хийсэн юмруу сайхгүй. Тэгсэн мөртлөө турах хүсэл айгүйх яагаад идэг. Зүгээр наад захын зүгээр усууж чаддгүй зүгээр өдөр тутмынхаа авах хэвээр усны хэмжээг мэдээд усаа ууж чаддгүй гэх мэтлэн юм асуухад усуудаггүй л байгаа ахгүй. Тэгэхээр ч одоо яаж турах уу, яаж ирүүл авах уу? Тэгээ өөрийнхөө төлөө яг юу хийсэн, турахын төлөө ямар цаг зав гаргасан юм уу? Нэг алхам хийсэн юм уу гэхээр хийгээгүй. Тэгсэн мөртлөө турах хүсэлтэй турах юмсан гэсэн хүмүүс айгүй их байд юм билээ. Тэгэхээр өөрөөсөө асууж байгаараа манай хоёр амтанд яг би турахынхаа төлөө яг ямар алхам хийсэн бэ? Юу хийсэн бэ?
Тэгээд ядчил ингээл хоолн дээр анхаарч гинөө турах, эрүүл амьдрах хэв маяг ер нь турахад хамгийн гол юм хооллолт. 80% нь хооллолт, 20% нь дасгал хөдөлгөөн. Тэгээд хүмүүс нөгөө нэг ингээд андуураа хилээд ийн гэж боддог. Мэдхгүй хүмүүс нь угаасаа яг тэгж боддог. Дасгал хөдөлгөөн хийгээл ах юм бол хүн туурна гэд бодоод идэг. Яс юм дээр яг тийм биш. Дасгал хөдөлгөөн хийгээд аваад ядраал ингээд буруу юунд ордог байхгүй юу? Улам л стресстэй л улам л тархалах нь ерөөхдөө нэг буруу юу яах юм бол хамгийн гол нь 80% хооллолт, 20% л дасгал хөдөлгөөн. Тэгээд 100% сэтгэл санааных байдаг. Тэгэхээр энийг бүр айгүй сайн бодоод авчих. Тэгэхээр хооллолтоо хамгийн түрүүнд эрүүл болгоно, хооллолтын дээр хамгийн түрүүнд анхаарна. Хооллолтын дээр анхаарж ингээд хоолоо эрүүл олгож ингээд хамаг тос мос тосоо хорой тайчдаг, гурилан хорой тайчдаг, нүрс усаа хорой тайчдаг ч юм уу тиймэрхүү янз янзын нүгнийг буруу дэглэм барьснаас болоод хүмүүс чинь ингээд нөгөө тэнцвэрээ алдагдуулцдаг. Тэгэхээр нөгөө таргалалт нь ингээд хичнээн яг тэр үедээ турж исэн ч гэсэн буцаад таргалахтаа бүр 2 дахин илүү таргалах, тэгээ илүү хурдан таргалах магадлал ихтэй гэдэм лээ. Тэгэхээр юм болгоны тэнцвэрийг яг сайхан тааруулаад тос гэхэд авч явах хэвээр, нүрс усаас авч явах хэвээр, уурга бүр хамгийн түрүүнд хамгийн их авч явах хэвээр. Уург нь нөгөө минерал хүүхнүүд чинь бодож байгаа нь за уург идвэл таргалчихна гэд бодоод идэг. Тэр бол бүр хамгийн буруу ойлголт. Энэ мэтлээ айгүй их буруу ойлголтоосоо болоод хүүхнүүд маань айгүй их таргалтай байгаад идэм байт. Тэгээ одоо сүүлийн үед нөгөө нэг ийм гоё таргалтай хүүхнүүдтэй тусалдаг тийм ажил хийж байгаа болохоор энэ талаараа бүр айгүй их ингээд хөрхөн айгүй их мэдэж судалж сонсож нэг хичээлүүдэд гоё хичээлүүдэд суудаг. Тэгээ гоё мундаг эрдэмтдүүдээс суралцдаг байгаа бид нар. Тэгэд энийг ингээд айгүй сайн анхаарад авчих. За жишээ нь одоо ингээд усыг гэхэд айгүй буруу удаг байгаа байхгүй юу? Өглөө ингээд за 640 мг усыг бол гүд хийтэл ингээд шууд уух хэвээр тэр чигээр нь өдөржингөө усыг бол зүгээр ингээд балгаад ингээд нөгөө нэг шууд ингээд хүнтрөөд бас гүд хийтэл нь уух эсгүй байдаг. Энэ мэтчлийн ингээд ерөөсөө мэдлэггүйгээсээ болоод хүмүүс аягүй хаалтдсан билээ. Иймэрхүү жижиг шажиг мэдлгүүдийг бол ингээд мэдэж аваад тэгэл багаар бүх юм ингээ багаар засаа явчихад л болно. Таргалах гинэ. Турах бол хамгийн амархан байгаад байгаа байхгүй. Харин таргалах айгүй хэцүү байгаад байгаа байхгүй юу? Таргалах бол айгүй хэцүү. Бид нар ч одоо ингээ гоё булчин маас нэмээд гоё таргалах гээд байгаа байхгүй юу? Тэгэхээр чин айгүй хэцүү. Турхаас хамгийн хэцүү. Таргалах бол окейго. Турах бол амархан, таргалах бол хэцүү. Тийм ингээд янз юм айгүй сайн ингээл тооцоолол одоо тийм авах хэвээр уурга авч явах хэвээр гэх мэтлээ. За тэгээд ерөөхдөө ингээд сайн сонсоод байлгаад авчих турах гэж байгаа хүүхнүүд минь 80% хооллолт хооллолт гэдэгтээ ингээд хоолоо яг гоё тэнцвэртэй авах хэвээр. Усаа, нүрс усаа, уурга энэ гурыг бол тэнцвэртэй үгүй тийм энэ хідээ ингээ гоё тэнцвэртэй авч явах хэвээр. Тэгэхгүй ингээ турах гэж ингээл хамаг тусаа хасаал, хамаг нүрс усаа хасаал хайчиж болохгүй. За дараагийн анхаарах юм бол усаа зөв уух хэвээр. Усыг сайхан ингээд өглөөний усыг бол айгүй гоё ихээр нь ингээд гүд хийтэл уугаад өдөржингөө уух усаа бол ингээд юу яаж уух хэвээр шимж багаар уух хэвээр. Тэгтээ бол айгүй сайн ууж явах хэвээр. Тийм. Тэгэл нэг манайцхан идрийгээ мэдээд авчих. Тэгээ сэтгэл санаас айгүй чухал тий. Яа турахгүй байх, ингэхгүй байх гэл. Тэгээ хамгийн гол нь тууштай байх. Нэг жоохон оролдож үзчихэл тэгэл за бүтгүн минь худлаа юм байна гэл. Дэвчээртэй байх хэрэгтэй. Хэрэггүй хоолуудаа хасчаад тэрнийхээ тэрийг ингээд дэвчээртэй идэж чадахгүй байх хэрэгтэй. Нэгэнд гоё ирүүлжээд турцсан хүмүүсүүд тэгээд ерөөхдөө ямар нэгэн тийм дэглэмээр турахаар одоо жишээ нь тосоо нүрс усаа ингээд айгүй ахтар хасаа ичгаар дараа нь тэрийг ингээд илүү их нэхэд илүү хидмээр санагдаад тэнгуүтээ нөгөө дэглэм дуусангууд дэглэм дууссан юм чи ингээл хүү хаа идэл буцаад их таргалах магадлал ихтэй байдаг шүү за.
Тэгээ тэрний талаар хэлмээр санагдлаа. Тэгэхээр турья гэвэл ямар алхам хийж гэн та? Эхний алхам юу хийж гэн? Ядаж усаа уухаас ахгүйвэл эхлэх хэрэгтэй. Дасгал. Тэгээд хамгийн гол нь бас мэрэгжлийн юм гоё коучудтай, зөвлөхүүдтэй байвал их зүгээр шүү. Анханасаа ингээд зөв турах хэрэгтэй. Тэгэхгүй ингээд энэ тентхийн янз янзын дэглэм юуны ч дэглэм гэдэг л бурхан минь нэг л олон дэглэм байдаг. Тэр болгон ч тэгэл буцаад таргалах юм айгу хурдан байдаг шүү. Тэгэхээр зөв юмоо сонгож хэрэгэлцгээж агаарэ. За энэ талаар ярихыг хүсэж байсан. За ерөнхийдөө ингээд иймэрхүү юмнууд ярихыг хүссээр хондоо. Тэгээ ярьчлаа. За тэгээ та нар минь гоё хэрэгтэй бол комент бичцгээж агаарай. Тэгээд дагаагүй үздэг бол гоё дагаарай. Бит гурийгээ дэмжээрэй. Лайк за шеэр мэрэн ч одоо мэдгүй ядаа. Нэг хүнд шеэрлээд хахаар мундаг хэрэгтэй юм ярьдаг ч юм уу. Ямар ч гэсэн гоё дагаад лайк дараарай. Хэрвээ таалагддаг бол тэгэх юм бол бидэртээ бас нэмэртэй байдаг шүү. Одоо хүмүүс нэг үе одоо л мэддэг болж байгаа илгүй тий. Нөгөө хэрэгтэй хүнээ гоё дагаад мэдээлэлүүд энэ дор нь аваад явдаг. Тэгээд нэг ч гэсэн хэрэгтэй юм хэлж чадсан бол лайк дараад баярлуулаарай. За тэгээ бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээд тур хүсэлтэй хүүхнүүд минь хэрвээ асуулт байвал гоё асуугаарай, холбогдоорой. Facebook-ийн найз, Instagram-ийн найзууд болоорой. Тэгээд өдөр тутмын мэдээллийг минь мэдчихийг хүсвэл Instagram, Facebook-ээр дагаарай. За тэгээ бүгдээрээ дараа уулзъя. Амжилт хүсье бүгдэнд. Баяртай. Бороотой салхитай хөт өдрөө зин ч гэсэн фитнестэй бол явбал өстэй. За ингэж фитнес дээрээ очиж гоё хөлсөө гаргаж эрч хүч авч аз жаргалын гормоно ялгаруулдаг та. За нэг комментэн дээр бас ийм нөгөө гуйны дотор талын булчингаа яаж хөгжүүлдэг вэ гэсэн асуулт байсан. Тэгээ ийм машин дээр ийм дасгалууд хийдэж шүү. Бас одоо нөгөөний гуйны бишээ ташааны хоёр талын махыг бас мах гинэ булчин хөгжүүлэхийн тулд бас энэ машин дээр ийм дасгал хийдэж шүү. За тэгэл ерөнхийдөө манай энд бол ингээл машинууд дээр айгуу гой тайлбарууд нь зургууд нь байдаг. Монголд яадгийг сайн мэдгүй. Ой яар гойнтэй. Гайрагч. Die wereld. Oeh, de wereld. Nee, hier is ook een wereld. Cool. Heb je de echte wereld gehad? Ингэж нэг кино үзсэн. Одоо сургууль амархаар кино үздэг, бассейн ордог. Тэгээ ямар ч гэсэн нэг киногоо үзсэн.